Matchday Recap presented by SocialPay. За Matchday Recap-ийн шинэ дугаар эхэлж байна. Тэгээд саяны 2 өдөрт өчнөө юм боллоо. Месси хэтрик оруулаа, Мбаппе 2-ыг хийлээ, Хааланд 2-ыг хийлээ. Америк зохион байгуулалтын асуудал гаргалаа. Уругвай орж ирэх гэж боо юм боллоо. Иран хэцүүдлээ хөөх юм. Испани гол хийгээгүй, Месси хэтрик хийлээ. Тоглолтууд бол боллоо. За Бэлэг Египт. За Бэлэг Египт дээр нэг сонирхолтой юм гарсан нь юу вэ гэхээр Хосам Хасан гэдэг асууж байгаа шүү дээ Египт. Энэ бол дэлхийн аваргын түүхэнд за ер нь магадгүй шигшөө багуудын түүхэнд ямар ч тач дэлхийн аваргын түүхэнд анхудаага ихэр хоёр дасалж уулагч нэг багт ажиллаж байгаа юм тохиолдол гарч байгаа. Хосам Хасан болон түүний ихэр Ибрахим Хасан хоёр бол хоёулаа дасалж уулагчаар ажиллаж байгаа. Та Египтийн тоглолтыг үзэх юм бол бүр яг адилхан хоёр нэгээр хоёулаа ядж хахад Хосам Хасан яг ахлах дасалж уулагч Ибрахим Хасан туслах боловч хоёулаа хамт босч ирээ хөдөлгөөн яасан ч адилхан ингээд яваад байгаа инээдтэй юм дүрсүүдээс харагдчихжээ шүү. Энэ хоёрын тоглолт бол 1-1-ээр тэнцсэн байгаа. Египтийн шгшөө огт сая дебютээ хийсэн Барселонагийн Ламасад нэгдсэн санагдаж байна. Яг Ламасагаас гарсан биш сая нэгдсэн санагдаад байна шүү. 18 настай Хамза Абдел Карим гэж тоглогч байгаа. За энэ тоглогчийн хувьд бол одоо дэлхийн аварга дебютээ хийсэн ирээдүйдээ тоглогч гэж ярьж байгаа. Тэгээд сонирхолтой нь 2019 оны Африк үндэстнүүдийн цом буюу Африк ТV авраг шалруулах тэмцээнээр Сенегалийн домогт одоо Садио Манегийн урд одоо маскот болж байсан юм байлээ хүүхэд байх та. За Иран Шинзландын тоглолт явж хүмүүсийн бас төлөвлөөгүйтэй яаж хат Монгол өглөө 9 цаг байсан хүмүүс багуудсан баг тийм ээ харамсалтай. Явж агуу гой тоглолт болсон байлээ. Хоёр баг бол хоёулаа 103 км дундаа гүйсэн. Хоёулаа дундаа нийлээд 2.7 xg бүртгүүлсэн. Иранаас 1.5, Шинзландаас 1.3 xg бүртгүүлсэн. 1.2 уучлаарай. За тэгээ хоёулаа 2-2 том боломжийг гаргасан. Хоёулаа 2-2 гол оруулсан. Иран 17 зөвлөлтийг хийсэн бол Шинзланд 14 зөвлөлтийг хийсэн. Ираны хаалгач 6 том хаалтыг хийсэн бол Шинзландын хаалгач 2 хаалтыг хийсэн. Маш өршөлдөөнтэй сонирхолтой тоглолт бол болсон байлээ. За Ираны дасалж уулагч тоглолтын дараа ярьсан хөхтэй Амир Галанове тэд одоо FIFA бол бид нарыг одоо эрт буцааж байгаа. Виз бол бидэрт ингээд өдрийн зөвшөөрлүүдийг өгсөн. Бид нар одоо ингээд Мексикт байрлаж байгаа. Америкт очиж нисэж тоглолт хийчээд тэгээ буцаж байгаа. Бид нар оригинал төлөвлөгөөгөөр бол одоо ингээд тоглолтоо дуусгачаад хоноод тэгээ маргааш нь одоо ланч таймаар ингээд буцаад те ингээд recover хийгээ сэргэх ёстой шүү дээ. Энд дэлхийн хэмжээний тэмцээнд орж байгаа баг те. Ингэх ёстой. Гэхдээ манай баг бол энэ дэлхийн аварт орж байгаа бүх багуудаас хамгийн их дарамтлуулж байгаа дарамтанд байгаа баг гэж бол бодож байна гэж хэлсэн байлээ. За манай энэ чинь ингээд манай холбооноос бид нарт одоо явж хамт явж байгаа хүн байхгүй, хэвлэл мэдээллийнхнаас хүн байхгүй, манай менежментийн талаас хүн байхгүй, манай араа албанаас ерөөсөө хүн байхгүй бид нар явж байна. Тэгээ ингээд өдөрт 2 нисэж найцааш явж ингэж тоглож байна. Ийм нөхцөл бид нар бол шудар хөрстөн гэж бодохгүй байна. Энийг бол одоо ийм дэлхийн хэмжээний тэмцээн гэж бол бодохгүй байна. Бид нар одоо яагаад ингэж байгааг ойлгохгүй байна гэсэн утгатай. Төгсөл яг яагаад гэж бол хэлээгүй шүү. Тэрнээс өмнө энэ яг хэлсэн зүйлүүд нь гэтээ тиймэрхүү мэдрэмжийг өгсөн юм ярьсан байлээ. Уг нь бол Аризона мужийн тусан хотод байрлах ёстой байсан байлээ. Тэгээ одоо янз бүрийн зөвшөөрөл виз, логистик янз бүрийн асуудал виз гэдэг асуудлуудаас болоод Мексикийн Тихуана хотод бол байрлаж байгаа бүр баруун хойно байдаг. Баха Калифорниад байдаг Сан Диегото нэг яадаг хотод бол байрлаж байгаа юм байлээ. За тэгээд энэ олон асуудлуудаас гадна бол одоо Мехди Тураби байгаа. За Мехди Турабигийн визийг бол одоо бүр маш богино хугацаагаар өгсөн байсан юм байна. Нөгөө хэдэг бол ингээ ганц удаа орж байгаа те хурдан орчоо зайлгсан юм утгатай юм байлэр юм хийсэн байсан. Тэгээд юуг бол Мехди Тураби бол бүр виз нь дуусчих байгаа юм байна. За тэгээ одоо дахиж нэг удаа л одоо орох юм виз өгсөн байсан. За тэгээ одоо буцаад Тихуана руу Ираны тоглогчид буцсан байгаа. Тэгээд дахиж Америк орж чадах уу үгүй юу яах уу гэдэг ийм асуудалтай бол байгаа юм байна. Тэгээд энэ тоглогч магадгүй Ираны үлдсэн тоглолтуудад одоо эсгээс гарч чадахгүй тоглохгүй байх магадaltaй. Эсгээс гараад яг Мексик, Канада тоглолт байх уу үгүй юу гэдгээс хамаарат дахиж дэлхийн аварга тоглохгүй ч байх магадлал гарч байгаа юм байна харамсалтай. За нөгөө талд Шинзландд нэг сонирхолтой үнэхээр сонирхолтой нэг түүх тохиосон байна. За тэрний юу гэхээр сэлгээгээр орж ирж одоо Ирантай хийсэн тоглолтын дээр сэлгээгээр орж ирсэн Тайлер Бинден орж ирснээр маш сонирхолтой түүх. Юу гэхээр дэлхийн аварга тоглосон ээж хүү хоёр түүхэндээ анхны хөл бөмбөгийн дэлхийн аварга тогсон анхны ээж хоёр. За түүний ээж Тайлер Биндний ээж Jenny Binden бол Шинзландыг төлөөж 2007 болон 2011 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад бол тоглож байсан хаалгачаар бол тоглодог байсан тоглогч байхдаа одоо бол зодог тайлцсан. За ингээд хүүн өөрөө эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад гарч ирснээр ээж хүү хоёр дэлхийн аварга тоглосон. Ийм одоо анхны тохиолдол болж байна. Энэ бол үнэхээр гайхалтай, маш сонирхолтой, бахархмаар юм сонирхолтой гоё түүх бол бас тохиосон байна. За нөгөө нэг Испани. За Испани бол Капо Вердийг нүдэд
нүдэдэг болдоггүй. Микаэл Ойерсбал эхний 30 минутанд бөмбөгөнд хүрээгүй. 1966 оны дэлхийн аваргаас хойш яг энэ бөмбөгний хүрэлтийн статистикийг тоолж эхэлснээс хойш эхний 30 минутанд бөмбөгөнд хүрээгүй анхны тоглогч болжээ. Микаэл Ойерсбал. За тэрүүгээр хязгаарлагдахгүй. Гавийн тоглолт мэдээж гол хийгээгүй, түлхүүр дамжуулалт өгөөгүй, хууралт хийгээгүй 10 удаа бөмбөгөө алдсан, 2 алдаа гаргасан. Маш муу тоглолтыг хөрхий үзүүлжээ Гавигийн хувьд. Тэдгээр Гави эргэж ирж байгаа Испани фанатууд, Барселонагийн фанатуудын хувьд маш эрг зүйл байсан ч энэ тоглолтод бол Гави мартахаар тоглолтыг үзүүлсэн байна. Ферран Торрес бол одоо 39 дэх минутанд бол хоосон хаалганы өөдөөс хөндлөвч онсон. Ферран Торресийг одоо үнэхээр бухимдмаа зүйл нь тэр шүү дээ. Ферран Торрес бол баруун солгойгүй, баруун жигүүрт урд зүүн жигүүрт товтлогчаар бүх байрлал тоглолтог өндөр хурдан үнэхээр бүх юм нь байгаа боловч яг хэрэгтэй үед алдаад байдаг нь маш хэцүү юм Ферран Торрес бол. За тэгээд Испани нийт энэ тоглолтын 74% бөмбөгийг эзэмшсэн, Кабо Верде 26% бөмбөгийг эзэмшсэн, Аврал лигийн финалд Арсеналаас илүү бөмбөг эзэмшсэн байлээ. За тэгээд 74% бөмбөг эзэмшсэн ч гэсэн Кабо Вердегийн үнэхээр гайхалтай юм. За Возиньяг удахгүй ярина. Гэхдээ Возиньягаас гайхалтай гадна үнэхээр гайхалтай юм нөхөр дэлхийн аваргын түүхэнд нэг тоглолтод нэг баг бүтнээрээ ганцхан алдаа гаргасан түүхэнд ганцхан тохиолдол болж байгаа юм байна анхны. Үнэхээр гайхалтай. Ингэж хамгаалж тоглож ганцхан алдаа гаргасан тохиолдол болсон байлээ. За Возиньяг ярих арга байхгүй. Возинья 40 настай Возинья үнэхээр гайхалтай. Возинья үнэхээр гайхалтай. 16 дотор 6 хаалтыг хийсэн, 3 удаа унж хаалт хийсэн, 3 удаа өндөр бөмбөгийг болоод барьж авсан, 1.5 гоолыг одоо гоолын хэмжээний боломжуудыг зогсоосон. 40 настай энэ хаалгач бол одоо үнэхээр гайхалтай тоглолтыг бол үзүүллээ. За тэгээд тоглолтын дараа ярьцлага өгсөн байсан. Манай ээж бол одоо визний асуудлаас бол одоо энэ надтай хамт одоо байж чадаагүй, ирж чадаагүй. Тэгээд бид нар одоо маш их мөнгө төлсөн. Тэгээд тэрнээс болоод дахиж бас ийм визний процесс юмнууд бас хийх юм боломжгүй болсон. Тэгээд тоглолтын дараа бас үнэхээр ихээр татаа уйлжсэн. Тэгээд би бол тоглолтын дараа уйсан. Яагаад гэвэл би бол одоо эмээ өвөтэйгөө жоохон багтаа өссөн. Тэгээд эмээ өвөө хоёр маань энэ одоо тоглолтыг үзэж энд байж чадаагүйд ингээд бодоод хэдэн жилийн өмнө эмээ өвөө хоёр маань хоёулаа өнгөрчихсөн. Тэгээд тэрийг бодоод бол энд байж чадахгүй байгааг нь чадаагүйг нь энийг хүзээгүйг нь бодоод бол маш одоо сэтгэл хөдлөж уйсан гэдэг хэлсэн байлээ. За тэгээд бид нар бол амьдралдаа одоо ийм хүчээр төлөө ажилтдаг те хичээл зүтгэл гаргадаг шүү дээ. Би 40 настай, би 25 нас хүртлээр бол мэрэгжлийн ч болоогүй байсан. Тэгээ миний бол одоо энэ их туусан зүйл, энэ их хөдөлмөрийн бол үр дүн энийг гэж бол бодож байна. Энэний төлөө л одоо хөдөлмөрлж байгаа шүү дээ. Тэгээ яг үннийг хэлэхэд бол би хүүхд тахтай ийм юмэг бол мөрөөдөж ч үзээгүй байсан. Би бол одоо өөрийнхөө залуу хувилбартай хүүхэд наснда ч юм өсвөр наснда хэлэхэд бол одоо энэ бүхэн бол одоо үр дүндээ хүрнэ, үн цэнтэй болно гэж бас хэлмээр байна гэсэн бэлээ. Тэгээд Возиньягийн стори бол үнэхээр гайхалтай стори байгаа. За тэгээд тэрэн дээр нэмээд Возиньятай холбоотой би бүрийн Возинья гайхалтай тоглохоос өмнө Кабо Вердегийн эпизод дээр оруулъя гэж одоо 48 түүх зураг бичлэг байгаа шүү дээ. Тэрэн дээр Кабо Вердегийн дугаар дээр оруулъя гэж бодож исэн. Нэг сонирхолтой юм шууд энчээ ярьчих гэж үчин тавьчихсан. 1986 за short story явсан шүү. 1986-нд Рената Гаучо хөл хориг зөрчиж гараад сайхан барбекю хийжээ. За тэгээ барбекю хийснээсээ болж болоо торгуулад 1986 оны дэлхийн аварга шалруулах тэмцээнээ Бразилийн шгшээ багаас хөөгдөжсэн баг. За тэгээ түүний багийн анд Леандро бол одоо юу яасан? Мексик руу бол одоо явахгүй гэж эсэргүүцчээр Рената Гаучо гигсэн бандсан одоо шийдвэрийг эсэргүүцээд бол одоо яваагүй. За ингэснээр бол Бразилийн шгшээ огт нэг сул зай гарсан. За тэгээ баруун жигүүрийн хамгаалагч Жозимар дуудагдсан байгаа. За тэгээ Жозимар дуудагдаад уугаас сэлгээгээр явсан. Гэхдээ гарааны баруун жигүүрийн хамгаалагч 1986 оны дэлхийн аваргаар Бразилийн тоглогч бол гимтсэн. За тэгээд Жозимар тогс. За ингэ байж болох одоо хамгийн сонир нөхцлөөр бол Жозимар Бразилийн шогийн гарааны одоо баруун жигүүрийн хамгаалагч болчихсон. За тэгээд Халиско цэнгэлтгэд бол одоо Жозимар 2 үнэхээр супер голыг болол тий 16-ын гаднаас цөм зөксөн 2 голыг болол Умар Ирландын эсрэг болол оруулсан 1986 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний шилдэг 11 одоо бэлэгдлийн шгшээ гэж ярьдаг шүү дээ тий. Тэнд бол Жозимар нэрлэгдсэн. За ингээд ийм тоглолт боллоо. За энэчнээс одоо мянган километрийн цаана Кабо Вердед нэг цэрэг энэ тоглолтыг бол үзээ сууж ирсэн. Тэгээд төрлөخت нутнаас хүүн төрчихсөн байсан. Тэгээд хүүдээ нэр өгөөгүй байсан. За тэгээд гэр бүлдээ захиагаар бол одоо 2 нэр явуулжээ. Тэр Кабо Вердед байрлаж ирсэн цэрэг. Нэг нь бол одоо Хорхе Валдано гэж нэрийг бол одоо танил болгож явуулсан. За гэхдээ Кабо Вердегийн засаг захиргааныхан бол одоо тэр нэрийг зөвшөөрөөгүй. За хоёр дахь нэр нь юу байсан бэ гэхээр Жозимар. За тэгээд тэр цэргийн хүү бол одоо Жозимар гэж нэртэй Кабо Вердед төрж ирсэн. Тэр хүү
болов. За тэгээд тэр Жозимарын бүтэн нэр болвол Жозимар Жозе Эвора Диаш гэж нэр байгаа. Өөрөөр хэлбэл товчлох юм бол Вазиня. За ингээд ийм одоо гайхалтай түүхтэй одоо нэр нь хүртэл ийм гайхалтай түүхтэй ийм 40 настайдаа одоо хөлбөмбөгийн оргил хурж байгаа ийм гайхалтай стори бол байна. Тэгээд Капо Вердегийн нэг институтт нөхөр бол 100 волейболын багшаар ажилладаг юм байна. Тэгээд энэ 100 бол одоо дэлхийн аваргатай байгаа учраас албан ёсоор бол одоо волейболын багшаар ажиллахгүй гэдгийг тэр институтээс Рейс институт гэж сургуулиас бол зарласан байлээ. Өөрөө бол тэгээд чөлөөтэй цагтаа үедээ бол одоо волейболын багшаар ажиллаж бол одоо би бэлтраа бол одоо мундаг эрүүл бас байлгадаг, бэлтарчуулдаг ингэж бол одоо ажилладаг юм байна. Тэгээд одоо бол тийм юуг болсон, шаардлага болсон байлээ энэ зундаа. Тэгээд Виржиниагийн Instagram бол бодоо олгож байгаа 40-50k аюутай болоо дагагчтай болоо да. Тэгээд бөө юм болоо дагаад явж хат би 5.6 сая Instagram дагагчтай болцсон байхад нь дагаж эхэлсэн Виржиниаг. Тэгээд одоо хэдүүлээ яг миний бичлэг хийж байгаа үед хэд байна харъя. Тэгээд дараа нь энэ эвлүүлэг хийгдээ дуусаад сэдв хийж байгаа нар. За яг одоо намайг шалгах одоо 11.5 сая. Дэлхийн хөлбөмбөг дэлхийд ямар том ямар гайхалтай спорт гэдэг нь харагдаж штэ тий. Виржиниа 11.5 сая дагагчтай болсон байна. Би 5.6 саятай дагаж эхэлсэн штэ. Нөгөө нь юугаа дагаад гэдэг шиг тий намраад гэдэг шиг. Та хэдийг одоо үзэхэд хэд байх вэ? Манай эвлүүлэгч одоо Балчкаманы нэг эвлүүлээ сууж байхад хэд байх вэ гэдэг. Үнэхээр сонирхолтой байна. Та хэд бас комент бичээрэй. Тий тэгээд энэ дугаарыг магадгүй илүү хугацааны дараа үзэж байгаа юм гэж болно штэ тий. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Pay application-ийн нэмэлцээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөлбөмбөг болон албан ёсны jersey, хөлбөмбөгийн бөмбөг тус хоцно. Үүнээс гадна та гэр бүл найз нөхөд ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Pay. Капо Верде бас нэг сонирхолтой стори байгаа. Тэрийг ярихгүй болохгүй. Пико Лопес. За Пико Лопес бол дэлхийн аварт дуудагдаж тоглож байгаа 33 настай хамгаалагч маш сонирхолтой юм ба. Юу гэхээр амар Ирланд акценттэй. Өөрөө бол одоо Дублинд төрж өссөн Shamrock Rovers гэж одоо Ирландын Дублиний багт бол одоо тоглодог багийн ахлагч Ирланд ээжтэй Капо Верде авт. За ингээд юу 15 жилийн өмнө нь бол одоо залуучуудын шгшээ хоккейг бол Ирландд бол төлөөлөө тоглож байсан удаатай. Насандаа бол одоо Капо Вердед очиж бол үзээгүй. Мэргэжлийн карьераа тэр чигт нь бол Ирландын лигт бол өнгөрөөсөн. За Пико гэж Роберто Лопес буюу Пико Лопесыг бол анх 2019 онд бол Капо Вердегийн шгшээд дуудаж исэн байгаамаа. За тэгээ юу болж яасан бэ айгу сонирхолтой гэх тэгэхээр Капо Вердегийн одоо энэ тасалжуулагч бол тоглогчид дуудах гад тэ одоо тухайн улсаас гаралтай тоглогчдыг ингээд хайж мэж байгаа олох гэж үздэг ш тэр шоктой дуудгаад тэгж жагаад Пико Лопесыг олсон юм байна тасалжуулагч нь. За тэгээ LinkedIn-ээр бол холбогдсон. За тэгээ LinkedIn-ээр холбогдож одоо шоктой одоо тоглох уу гэсэн утгаар тэ дуудаж холбогдсон чинь Португалаар бичсэн тасалжуулагч. За тэрийг нь бол Пико Лопес спам гэж бодоод scam биш spam гэж бодоод тоогоогүй. За тэрнээс 9 сарын дараа тасалжуулагч дахиад англиар бичиж явуулсан. За ингээд одоо өмнөх явуулсан саналыг уншсан юм болов уу яаж юм болоо гэх. Тэгээд тэгсэн чинь манай хүн тэнцэнээс одоо гайхаад уншаад за тэгээд тэнцэнээс мэдээж нэмж холбогдож явж байгаад бол аавынхаа нутагт бол одоо ирж Капо Вердегийн шгшээ багийг бол төлөөлж тоглохоор усан. За тэгээд сүүлдээ одоо шгшээгээ төлөөлж тоглоод усуу. Одоо бол ингээ хөөр хэдэн жил болчихж байгаа. За тэгээд дэлхийн аваргын түүхэнд хамгийн гайхалтай үр дүнгуудын нэг буюу Капо Верде Испантай тэг-тэгийн харьцаатай тэнцсэн тоглолтын гол хамгаалагч оролцол тогсон Виржиниатай хамт бол энэ бол үнэхээр дэлхийн аваргын түүхэнд гайхалтай үр дүн шүү. Тэгээ үнэхээр гоё тоглосон Капо Верде хамгийн гол нь тийм ээ. Зүгээр ингээд нэг юм муухай тоглож хамгаалаагүй. За Сауди Араб Уругвай тоглолт бол явагдаад 1-1 харьцаатай тэнцсэн. За Уругвай нийслэг нь нэг удаа хойшлоод хоёр дахь нь канселтаад бүрстэ гачин болсон. Энэ тоглолт хойшлох винэтэрэ гэж бодсон. Тэгээ тоглолтоогоо нэлээд өгч Америкт ирсэн Мексикт байршиж байгаа. За ингээд багцал нөгөө нэг юмнуудын асуудалтай зохион байгуулалт виз FIFA гэдэг FIFA-гаас болж хоёр дахь нийслэг нь туслагдсан байлээ. За тэгээд ийм болж байгаад Америкт газарцны дараахан ингээд тоглолчдыг бүгдийг гаргаж ирээ бүх ачааг нь гаргаж ирээд бүр ингээд нохоо мохоор өндөрлүүлээд ингээд нөгөө металцтад ямар шалгаад ингээд одоо бүр хэдэн террорист ирж байгаа юм шиг ийм нөхцөлтэй бол хүлээж авсан. За энэ дэлхийн аварга бол одоо FIFA за тэгээ Америкийн нэгдсэн улс талаас бол арай дэндүү асуудалтай болж байна. За Франц Сенегалийн тоглолт хүлээлт өндөр байсан маш гоё тоглолт. Үнэхээр гоё тоглолт. Эхний үед Сенегал бол үнэхээр сайн тоглосон. Энэ тэнцүү үтсэн. За тэгээд хоёрдугаар үед бол үнэхээр Франц илүү тоглосон. Тэгээд Килиан Мбаппе дэлхийн аварга өрөөнд 13 дэх гол орууллаа. Францын шгшөөгийн төлөө 56 дэх гол орууллаа. Ингээд Францын шгшөө багийн бүх цаг үе мэрэгэн буучтай тэнцээд дараа нь эвдэж
ингээд бүх цаг үеийн мэрэгэн бовч бол болсон. За Ирак Норвег 2 тогсон. Норвег 4-1 харьцаатай бол буулгаж авсан. За Норвег 1-1-ээр хожиж байхад бол Аймен Хусейн 1 голыг оруулж бол одоо тэнцвүүлсэн. За Аймен Хусейны хувьд бол одоо үнэхээр бас одоо их хэмээг туулсан хөө. 12 настай байхад нь бол Ал-Каида террорист бүлэглэл бол аавыг нь хөнөөсөн. 18 настай байхад нь ISIS ахыг нь одоо хулгайлаад аваа явц. Одоо хүртэл ах нь олдоогүй. Ер нь бол нас орсон байх гэж бол боддог. Гэхдээ өөр итгэл найдар байгаа гэж хөрхий бол ярьдгийн байлээ. За тэгээд Ирак Олимпийн хөлбөмбөгт одоо орох эрхийг бол авахд 20 настай байсан өөрөө оролдож ирсэн. За 30 настайдаа бол одоо дэлхийн аварт 40 жилийн дараа Иракийн шоуг орох бол эрхийг нь авах бол одоо гой гол нь бол оруулсан. За ингээд Америкт одоо дэлхийн аварт оролцоход ирэхэд бол Чикагогийн онгоцны буудлын дээр бол Мен Хусейныг бол 7 цаг цагдаж хорж одоо дарамтлсан. Оруулахгүй гэдэг шийдвэр хүртэл гаргах нь холгүй юм нөхцөл байсан. За ингээд эхний тоглолтод бол Норвегийн эсрэг гол оруулж байгаа нь бол одоо үнэхээр бахархмаар юм гоё мөч бол болсон. За Иракийн холбооноос бол одоо талбайн шалан дээр гэх юм одоо газар бол одоо энэ хөлбөмбөгийн холбооны лого имийг байршуулахгүй байгаа ч гэж хүсэлтийг бол гаргасан. За гол шалтгаан нь юу байсан бэ гэхээр туган дээр нь далбан дээр нь Аллах гэж үг бол байгаа. За Аллах мэл мэдээж бурхан нь тийм ээ, исламын шинэ бурхан. За тийм учраас энийг хүнийг хүндлээд битээ ингээ газар байрлуулж гэсэн чинь FIFA үгүй гэсэн. Хаити бас өмсөлтөй холбоотой юу яасан штэ. Өмсөлийг нь өөрчлүүлсэн хүчээр. Тэрийг одоо Хаититэй тоглолттой үед Яри Энрил маань илүү нэлээд удаан болчихлоо. Тэгээд FIFA бол улс төрийн байгууллага шин биш, тийм биш гэж худлаа новшийн зөндөө юм ярьдаг мөртлөө бүх диктаторууд дээр, бүх бүтггүй нөхдүүд дээр, бүх авторитар нөхдүүд дээр явчих тий одоо хамаг улаан долоогоод ингээд хамаг юм политикл болгоод бүр илүү политикл болгоод яг мэдээж спорт урлаг угаасаа л политикл байсаар ирсэн түүхэнд хэдэн мянган жилийн түүхэнд. Гэхдээ бүр илүү заваан болгож хойр утгаж тий бүр юм навшин болгочоод ийм юм дээр ингэж байгаа байхгүй юу. Хэлэх хөг дуусчихин. За Аргентин альжир Лионел Андрес Месси. Мэргэжлийн карьертаа Аргентины шоугийн хөдлөө 200 дахь тоглолтод оролцлоо. За энэ тоглолтод Лионел Месси хэтрик оруулснаар дэлхийн аварга шалралт тэмцээний бүх цаг үеийн мэрэгэн бууч Мирослав Клозетэй тэнцсэн 16 голтой болсон. Дэлхийн аварга шалралт тэмцээнд оруулсан голоор Роналдо, Герд Мюллер, Пеле, Мбаппе нарыг гүйцсэн. Аргентины шоугоос дэлхийн аварга шалралт тэмцээнд гол оруулсан хамгийн ахмад тоглогч болсон. Дэлхийн аварга шалралт тэмцээнд нэг тоглолтод 2 гол оруулсан. Хамгийн ахмад тоглогч нэг тоглолтод 3 гол оруулсан. Хамгийн ахмад тоглогч дэлхийн аварга шалралт тэмцээнд хамгийн олон голд шууд оролцсон тоглогч болж байгаа. Түүхэнд 24 гол шууд оролцсон. Энэ бол ингээ номер 1. Дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гол оруулсан тоглогчтой зэрэгцэж 5 болсон. Сүүлийн голыг 6 хэрвээ 6 гэж тооцох юм бол нэгт орж ирж байгаа. Дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд хамгийн олон тоглолтод гол оруулсан тоглогч болж 12 өөр тоглолтод гол оруулсан байна. 5 дэлхийн аваргад гол оруулсан Роналдогийн амжилттай тэнцсэн байна. Роналдо Назариотой. За тэгээд 5 дэлхийн аваргад гол оруулсан анхны Аргентин тоглогч болж байгаа. Дэлхийн аварга шалралт тэмцээнд хэтрик гэсэн 4 дахь Аргентин тоглогч 35 нас хүрснээс хойш 10 дахь дэлхийн аваргын гол оруулж байна. Дэлхийн аварга шалралт тэмцээнд хамгийн олон багийн эсрэг гол оруулсан тоглогч буюу 11 өөр багийн эсрэг гол оруулсан байна. Шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтод оролцсон 3 дахь тоглогч болж байна. Нэг нь Кристиано Роналдо dos Santos Aveiro, нөгөөдгийг нь мартсан байна уучлаарай. За тэгээд 6 дэлхийн аварга шалралт тэмцээнд тоглосон анхны тоглогч боллоо. Үнэхээр гайхамшиг. Юу ярих вэ? 22 он дэлхийн аварга авсны дараа бид нар ярьжсэн 26-нд орох уугүй. Тэгээ ер нь 22 оны дэлхийн аварга болсноос хойш Аргентинтай холбоотой, дэлхийн аваргатай холбоотой, шишээ багтай холбоотой юм яригдах болгонд ярьжсэн шүү дээ. Месси дэлхийн аваргад орох уугүй. За Роналдо зүтгэх нь ойлгомжтой. Месси орох уугүй. Саяхан хүртэл хавар 3 сар шигшээ баг цуглаж хахад Галоны Месси 2 орно гэж хэлэхгүй байсан шүү дээ. Өдрөөр харж байгаа гэл. Тэгэхэд энэ тоглогч за яг MLS-ийн чанар болон уу? MLS-ийн чанар болон уу? Гэхдээ MLS-д ямар амар формтой байсан байсаа сүүлийн үед. Тэг хэдийгээр MLS мууч гэсэн тэр чинь бас мэрэгжлийн тоглогчд тийм ээ. Юу гэдэг зүгээр өнхрөөд өгж байгаа бас мэдээж биш шүү дээ мууч гэсэн. Тэр Месси тэр юу вэ? Би зүгээр яг энэ дээр зориулж тоог нь бэлдэг болохоор зүгээр санахгүй. Гэхдээ сүүлийн 7-8 тоглолтод 16-7 гол оролцоотой тийм явчихсан. Гэхдээ чинь мэрэгжлийн хүмүүс тун тэгнэ гэдэг утгагүй асуудал байхгүй. Тэгээ тэр формтойгоор энд бол үнэхээр амар орж ирж байгаа дэлхийн аварга тийм. Яг мэдээж бас давхар өрсөлдөгч бас сул баг байлаа альж ирээвд тийм ээ. Тэгээ дараагийн тоглолтод одоо Австри Юта тоглоно. Бүх цагийн рекордыг 20 болох үедээ гэдэг юм ярьж штэ тий. Одоо 16 голтой болсон. Дараагийн 2 тоглолтод 4 гол хийхэд бол гайхгүй. Яг мэдээж амархан бол биш ээ тэгэлгүй. Хийхэд бол гайхааргүй болж байна. Хэсгээсээ гараад ингээд цаашаа явах юм бол одоо 20 гол болгоход бол гайхааргүй л юм болж байна да. Би одоо юу ярихаасаа мэдгүй байна. Энэ дэр үнэхээр гайхамшиг юм аа Месси бол одоо
Энэ хэсгийн бөгөөд өнөөдрийн сүүлчийн тоглолт Австри Йордан байсан. 21 дахь минутанд Романо Шмидт хийсэн. За 50 дахь минутанд Али Олван хийж тэнцүүлсэн. Маш гоё мөргөлтийг хийсэн Йордан. За тэгээд 76 дахь минутанд өөрийнхөө хаалганд гол хийгээд Марко Арнотович эрдээр нэмэх 12 дээр сүүлийн мөчөд болоо пенальти хийж 3-1 ярцаатай Австри хожлыг бол авсан. За Сомали шүүгч за мэдээлэлтэй холбоотой ганц ярмигээрээ FIFA-гийн сонгогдсон Африкийн хөлбөмбөгийн холбооны одоо шилдэг шүүгчээр өнгөрсөн жил сонгогдсон нэрлэгдэж байсан Омар Артан гэж шүүгч бол одоо виз нь гараагүй. Зүгээр виз нь ч гараагүй биш. Визтэй байсан шүү. Бүр би тэрийг яг зөв ярив. Визтэй байсан Америкийн нэгдсэн улсад эрэхт нь маш олон цаг цагдаж хороод буцаас хөөсөн. Тэгээ Турк руу ниссэн тий. За ингээд ийм асуудал болоод нутаг руугаа очиж буцсан. Нутаг руугаа Сомалидаа ирэхэд бол одоо ардын баатар шиг хүлээж авч болол яасан. За тэгээд UEFA-гаас бол дундуур нь орж ирээд энэ зам болох клубүүдийн супер цом тэмцээн одоо Paris Saint-Germain Aston Villa тоглоход супер цомыг бол одоо шүүхэр болсон. За ингээд Канадын одоо Ванкуверийн мужийн аман захирагч бол одоо манад болох тоглолтыг бол шүүж болно шүү өнтер гэдээ бас ярьсан. Гэтэ FIFA шийдэн шүү дээ тэрийг тий. За тэгээд ийм юм бол процесс болсны дараа бол сая бол Сомалийн шүүгч FIFA-г албан ёсоор шүүхт өгсөн байна. Нэр төр талцсан, орлогыг хаасан тий, ирээдүйн орлогыг хаасан, сэтгэл зүйд нөлөөсөн тий. Айгүй олон юм юугаар бол 2.5 саяар бол шүүхт өгсөн байна. Тэгээд айгүй олон интернетээр юмнуудыг ингээ харж хад 2.5 багнаа. FIFA бол одоо 2.5 юу ч биш ээ тий. Наа чи бүр 5 10 саяар шүүхт өгөхгүй яасан бэ гэж хүртэл одоо хүмүүс ярьж байна. Тэгээд хин шүүгчийг бол 11 цаг онгоцны буудал дээр цагдаж хорьсон байгаа. Тэгээ хөөж явуулсан тий. Энэ одоо үнэхээр байж боломгүй юм одоо асуудал юмнууд бол болсон. За өөр нэг сонирхолтой юм бол Түнис Шведэд 5-1-ээр хожигдсны дараагаар бол Сабри Ламуши дасалжуулагчийг бол халсан. За тэгээд Эрбе Ренар дасалжуулагчийг бол томилсон. За нэг сонирхолтой нь 2014 онд Сабри Ламуш Котиваг дасалжуулж байгаа халагдсан. Тэгтэн оронд нь Эрбе Ренарыг бас томилж исэн юм байна. Нэг юм сонирхолтой тохиолдол байна. За хөл мэдлэгийн аврах шалралт тэмцээний тоглолтуудын үр дүнг та хэр сайн тааж чадах вэ? Social Play аппликейшны нэмэлтсээр ороод тааварт оролцоод шагналын эзэн болох боломжтой байгаа. Дэлхийн аврах шалралт тэмцээнийг дуустал үргэлжлэх энэ 2 дугаар шат бол одоо ихэлсэн байна. За тэгээ энэ дээр бол одоо 3 супер ялагч тодорно. Нэг нь бол PlayStation 5-ын эзэн болно. Нэг нь ширээний хөл бөмбөг болон альбан ёсны Jersey-ийн эзэн болно. За нөгөөх нь Adidas Trionda бөмбөгний эзэн болно. За Adidas Trionda бөмбөг бол одоо энд байж гэн. Энэ жилийн дэлхийн аврах шалралт тэмцээний альбан ёсны бөмбөг бол байж байгаа. За тэгээд үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо бол одоо өөрсдийн лигийг үүсгээд хэн нь хамгийн сайн одоо дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа бол бас үзэж хоорондоо өрсөлдөж бас болно шүү. Тэгээд идэвхтэй оролцоогоор матчтай recap контентын ерөнхий ивент итгэгчээр Social Play ажиллаж байна. Голомтонг Social Play хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд энэ контенттай хамт байцаагаараа дэлхийн аварга дуустал шинэ дугаарууд одоо 2-3 хоноол гарна шүү. Аль болох их мэдээллийг бага хугацаанд багтаахыг хичээж байгаа гэдгийг ойлгоорой. Амдаас бүгдээр нь баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баяр та.